Түүнээс хойш энэ мод бодож ийм сайхан юм болсон байх юм аа гэж хэлж байна. За тэгээд бид хин ах болохоо бидний хүндэт хэн за хаа тавины дээр гараарай гэж санагч харин туулаа үнэхээр туулаа хаа тавины дээр гараарай гэж туулаад үнээр авч. Хамгийн тийм хамгийн том ах бол тахтаа хүнтэй хаа миний дээр гараарай гэж хэлдэг юм гарсан чинь хамгийн нийтлэг ах нь миний модны аль хайлмаас түүнээс таавч Дэнээс таваар ажилласан үжээ. За тэгэхээр энэ үлгэрээр гарч байгаа том мод хаана гэж хэлэх баг. Алибидний хүмүүст бол орж байгаа хамгийн ихнийх нь аавсаг хамгийн ихний үсгэлээ таны аав ямар вэ? Ямар нэгэн хийж шууд тагнаны саадгүй те шууд гэж энэ шопинг маань өсөлт шопинг. За дараа машин өсөлт шопингаа хэлж байгаа энэ шопинг гэж байна. За энэ өсөлт шопинг нь ээж шүү. За за яг энэ маань их мэдээ хэлэх яг үнсэн туслахын хөлөө шүү. За машин шопинг гэсэн байна тийм. За энэ шопинг ямар өөрчлөлттэй юм бэ? Хэд наадах тухайн үсэн маань нэмэн хийчихсэн гэдэг үс тийм ээ одоо ашигладаг алуу бичих зөвлөлтсөн хэмнэн тааж алуу дагуулж бичих туслах шүү. За тэгвэл машин аавсгийнхаа зургийг танилцуулъя. За хамгийн ихний зураг нь За хоёр дахь зураг маань шугамаар бичлээ. За богцоод хэсгэлтэй ур шугам. За одоо хамгийн сүүл хөлн алуу шугам. За гараа усыг бичиж яг л та нар нэгдүгээр ангийнхаа зураг шиг л зурдаг гэж байна. За дахиад бичиж. За тэгээд дугуйлж хэлсэн урт алуу шугам хэлээ. 2 3 сайн байна. За одоо үүний дараа аавсаг маань болохоор том бичмэл жижиг бичмэл байдаг. 100 гаруй бичмэл. За бүгдээ 100 гаруй аавсгээ 3 урдаас нь хойшоо зурна шүү. Урдаас нь хойшоо. Хойноос нь урагшаа биш. Хойно. Одоо хэдүүгээр цогцоо. За бодно уу? За башин хатсан байна уушлаарай. Үсэг хоолны зайгаа та нарын чигчэн буруугаа тавиад үсэг хоолныхаа зайг аваарай. Хоёр үсэг хоолныхаа зай чигчэн буруугаа босоогоо ингээд тавиад чигчөрийнхаа зайг аваад. Хайр тийм одоо нэгдүгээр ангид цэцэрлэгс гэсэн юм цаанаас нь явж ирлээ. За өнөөдрийн ингээд хичээл дээр нь болохоор багш магадгүй танарт юм байна ч гэсэн тийм анх аавс биччихсэн тийшээс төрсөн чиг махан ч гэсэн багш сэдвэр ёо гэдэг аавс бичүүлээ. За бид нар та нар хахад тоогоо өөрчлөлтөд бичээд фан ихтэй ингээд бас төрсөнжийнхаа хатаарай. Багшны хурц биш. Зөвхөн миний өнөөс тав хүрээ бас баяр хүргээ ганцхан зүйлийг захих гэсэн. Энэ нь юу гэхээр би яг одоогоос ярах 12 жилийн өмнө тань шиг асуулын шинээс одоо миний цаанаар 12 жил болж байгаа. Багш биш хүн зүйлээс та бүхэн альва үйлдэлээс өмнө альва үйлдэлээс өмнө за тэгээд альва жижигхэн чүлээ одоо чухалч байдаг шийдвэр гаргахаас өмнө заавал нэг хормыг бодож үзэж байгаарай гэж хэлсэн. Яг тэрнээс өмнөх нэг хорм аюул чухал байдаг. Сэтгэлийн хөрөлөөр зарим нэг шийдвэр авах бодох, цэцтэй бодож шийдвэр гаргах янз янз байдаг ч гэсэн яг өмнөх нэг хормыг
заавал бодож үзэж байгаа яг үйлдэл шийдвэр гаргахаас өмнө. Тэгэхээр бидний амьдралд тавтай морил амжилт